эрх зүйн үтч нэвтрүүлэг зочны цагаар үргэлжилж байна. Өнөөдрийн зочноор Эрдэнэс Монгол компани захирал Наран Цогт ирсэн байна. Тэгэхээр хоёулаа үндэсний баялагын сангийн тухай хууль сайхан батлагдсан тийм ээ. Тэгэхээр яг энэ хуульд одоо яг ямар зүйл заалтууд орвоо, өмнө байв уу, шинжлэгдв үү? Яг энэ хуулийн тал дээрээс ерөнхий ойлголтыг та эхлээд өгөхгүй. За энэ хууль бол анхдагч хууль. Анх удаа ийм хуультай болж байна гэсэн. Өмнө нь 2015 онд батлагдсан ирээдүйн өв сангийн тухай хуулийг бас баялагын сангийн хууль гэж тайлбарладаг байсан. Гэхдээ энэ бол яг өнөөдөр батлагдсан баялагын сангийн хууль бол хараахан бас биш. Энийг бол цоо шин гэж ойлгож болно. Яг тэгвэл ирээдүйн тэр 2015 онд батлагдсан ирээдүйн өв сангаар бий болсон ирээдүйн өв сан бол энэ үндэсний баялагын сангийн нэг л бүрэлдэхүүн хэсэг нь нэмэгдээд хөгжлийн сан, хөрөмтлийн сан гэж хоёр шинэ сан нэмэгдэж орж ирж байгаа. Энэ хуулийг бас хүмүүс их товчхон хууль байна, их хураангуйтсан байна гэдэг. Гэхдээ яг үндсэн энэ орлого, хуваарлалт, зарцуулалтын зарчим, үндсэн тогтолцоогоо бүрдүүлээд авч байгаагаар энэ ач холбогдолтой хууль болж байгаа. Үндэсний баялагын сангийн тухай хууль 1-р бүлэг 1-1. Энэ хуулийн зорилт нь газрын хэвлэлийн баялагын өргөөжийг одоо ба ирээдүйн үеийн Монгол улсын иргэн бүр тэгш шударга хүртээх зорилгоор үндэсний баялагын санг байгуулах, түүний төрөл, зохицуулалт, их үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2-1. Үндэсний баялагын сангийн хууль тогтоомж нь Монгол улсын үндсэн хууль, төсвийн тухай хууль, ирээдүйн өв сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3-1. Үндэсний баялагын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. 3-2. Ирээдүйн өв сантай холбогдсон энэ хууль зааснаас бусад харилцааг ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулна. 3-3. Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдсон энэ хууль зааснаас бусад харилцааг компани тухай хуулиар зохицуулна. Тэгэхээр бас одоо ингээд сангууд болгоод ингээд хуваарлал ийм хууль гаргачаар бас иргэдийн хардлага байна л да тийм ээ. Одоо нөгөө боловсролын зээлийн сан шигч байдаг ч юм уу. За одоо хөгжлийн банк шигч байдаг ч юм уу. Ингээд замхраад алах болохыг гэсэн бас хардлага байна. Тэгэхээр иргэд энэ дээр одоо энэ хуулийн хэрэгжилтэнд яаж дооролцоодоо яаж хяналттай байж болох вэ? За 2030 он хүртэл бол энэ сангуудын одоо төсөв, орлого, зарлага, энэ тайлагнал, гүйцэтгэлийн одоо тайлна бүгд улсын их хурл дээр нээлттэй явагдана. Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнээр улсын төсөв хэлэлцэх үед нээлттэй хэлэлцүүлэгдэнэ. Улсын төсвийг бас олон нийтээр урьдчилж хэлэлцүүлж олон нийтийн санал бодлыг тусгадаг ийм болоод бас явж байгаа маань. Энэ Монголиа гэдэг бид нар нэг аппликейшн тавьсан шүү дээ, гар утснаас хүн болгон одоо орж үзэж болдог. Тэгэхээр энэ Монголиа дээр хөрөмтлийн баялагын сан гэсэн цэс үүснэ. Тэр цэс дотор одоо та хөрөмтлийн санд ямар хуу орлого хуваарлагдав энэ жил датанууд үүсэт яваад байна гэсэн үг тийм ээ. Харддаг. Өмнөх тэр сангууд яагаад ер нь ийм хулгай зэлгээ болохгүй болсон бэ гэхээр зөвхөн нэг сайдын тушаалаар шийдвэр гаргадаг. Эсвэл нэг удирдах зөвлөгөөд хэдэн хүмүүс сууж агаад шийдвэр гаргацдаг. Тэр нь олон нийтээс одоо хаалттай хүн иргэд мэддэггүй яг журам хууль журмаа дагаа явж байгаа хэсэг нь тодорхой бус ийм байсан учраас л тийм байдал үүссэн баггүй. Тэгэхээр одоо энэ хуульчин бол яг их хурл дээр нийт иргэдийн төлөөлөл өөрөө нээлттэй хэлэлцэж шийдвэр гаргах учраас маш их хил тод юм. Гэтэл бол одоо ч гэсэн ингээл энэ хөрөнгөний удирдлагын сан гэж тусдаа ийм компани байх хэвээр, мэргэжлийн компани ажиллах хэвээр гэж нэгсэг хүмүүс яриад байгаа. Тэр нь бол 2030 оноос хэрэгжиж явна. Тэгэхдээ бид нар тийм юм яриад нэг хэдэн хүнд хариуцуулаад нөгөөдөл нь ингээл юм далд яваад ирэхээр л темпорал өөр юм болчдөг байхгүй. Тэгэхээр энээс сэргийлэх гэж л ер нь ямар ч байсан 30 он хүртэл энэ сангийнхаа үйл ажиллагаануудыг тогтворжуулах, мөнгийг хуримтлуулах тийм үү тодорхой асуудлуудаа шийдэл их хурл дээр нээлттэй явъя. Тэр хооронд одоо тэр институцийн чадхыг бэхжүүлээ боловсруучнаа бэлдээ гэдэг. Энэ сангийн чинь бас удирдахад их ур чадвар
мэрэгжлийн ур чадвар, ёс суртахуун шаарддаг ажил. Тэгэхээр тэрийг бас бэлдэх. Дэлхийд дээр ерөөсөө хоёр чиглэл рүү явж байгаа. Нэг хэсэг улс нь бол улам ядуураад, улам авилгачаад бүр сүүлдээ иргэний дайнд ороод ингээд бүр доошоо явж байна. Нэг хэсэг улсууд нь бол шууд асуудлуудаа шийдээ ядуурлаас гараад хөгжлийн зам руу орж байгаа. Тэгэхээр ялгаа нь юу байна вэ гэхээр ийм хөгжилд ороо орнуудын хувьд бол ганц л байгаа зүйл нь энэ байгалийн баялаг. Тэгэхээр байгалийн баялагын аль болох ард иргэдийнхээ хүртээмжтэй тэднийхээ үндсэн асуудлыг шийдсэн. Тий, улс орныхоо хөгжил, дэд бүтцийн асуудлыг шийдсэн улсууд нь ингээд хөгжлийн зам руу орж ийн, ядуурлаасаа гарч ийн. Эсвэргээрээ цөөхөн хүмүүс эзэмссэн нөгөө тэрний үр ашиг нь хаашаа орж байгаа нь тодорхой биш, далд эдийн засаг ихээр үүссэн ийм улсууд нь болохоор улам ядуурч байна, улам авилгачж байна л гэж байна. Тэгэхээр үндсэндээ энэ агуулгаараа ч гэсэн харах юм бол энэ баялагын сангийн тухай хууль бол маш зөв зарчмын хувьд бол зөв эхлэл тавигдчихж байгаа гэж харж байгаа. За баярлалаа тань.